Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Мандала подкастын ээлж дугаар эхэлж байна. Өнөөдөр бид өвчлөл улирлаас хамаардгүй гэсэн асуултанд хариулт авах болно. За энэ сэдвээр ярилцахаар манай студид Монгол Улсын хүний гавьяат эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, за анагаах ухааны доктор, одон цэцэг эмч маань хүрэлцэн ирээд байна. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Танд өнөөдрийн мэнд хүргэе. Баярлалаа, өдрийн мэнд. Хамгийн ихний асуулт болохоор зэрэг одоо энгийн суур ойлголтоос эхлэе. Уламжлалт анагаах ухааны хувьд одоо улирлыг ямар хэмжээнд онцойлон авч үздэг? Энэ асуултаар ярилцлага эхлэе. За тэгэхээр дөрвөн улирал өөр өөрийн одоо мөн чанар нь одоо өөр. За тэгээд өөр өөрийн одоо үзэгдэлтэй өөр өөрийн одоо өнгөтэй байдаг тий. За тэгэхээр ингээд одоо дөрвөн улирал өөрчлөгдөхөд хүний биед ч гэсэн яг өөр өөрийн одоо онцлогтой мөн чанар нь өөр болоод за тэгээд бас өнгө нь одоо ингэж өөрчлөгдөж яадаг. За тэгэхээр энэ одоо юунаас одоо шалтгаалж яана гэх юм бол юун төрөнд одоо энэ нар сарны шилжилт хөдөлгөөнтэй уялдаж байгаа. За тэгээд нар сарны шилжилт хөдөлгөөн за нар сартаагаа уялдаад энэ од гараг иргэсийн бас шилжилт хөдөлгөөнтэй одоо ингэж уялдаж гадар одоо сав ертөнцид одоо ингэж өөрчлөлт хувирал бий болж идэг. Хүний биетэй уялдуулж авч үзэхдээ нөгөө хий шар бадган 5 мохотынхаа онолтой ингэж уялдуулж авч үзчихэдэг. За тэгэхээр энэ за жишээлх юм бол одоо тухайн жил бол хаврын улирлаас эхэлдэг тий. Хаврын одоо улиралд бар сараас эхэлнэ. За тэгээ бар туулаа сар гэдэг ингээд 12 сар үргэлжилдэг. За тэгэхээр энэ 12 сард одоо нөгөө хий шар бадган чинь 2 сараар хий шар бадганы бэлэг чанар хураад хөдлөөд амирлна гэсэн ийм одоо хувирал хэмнэлээр ингэж явж идэг. За тэгэхээр жишээлх юм бол одоо бар сард хүний биед хий махад хурж идэг, бадганы махад хөдөлж идэг бахна шүү дээ тий. Жилийн ихэнд тийм ээ. Тийм, жилийн ихэнд одоо бар туулаасаар. За тэгэхээр 2 сараар болол ингэж тухайн хий шар бадганы махуудын бэлэг чанар идэвчээд одоо буураад за тэгээд хураад ингэж явж идэг бахна шүү дээ тий. За тэгэхээр одоо өвлийн дунд сар болж байна тий. Өвлийн дунд сар. За тэгэхээр энэ өвлийн дунд сард бол хүний биед бадганы махад одоо хурж байгаа гэсэн бахна шүү дээ тий. За тэгэхээр ингээ бадганы махад хураад идэвчиж ингэж эхлэхэд тэр бадганы өөрийнх нь одоо ингэж голн зовхилж оршиж яадаг одоо эрхтнүүдийн үйл ажиллагаа одоо өвчлөх ийм эрсдэлтэй болдог бахна шүү дээ тий. За тэгэхээр энэ өвлийн одоо энэ дунд болоод сүүл саруудад бадганы махад голн оршдог одоо энэ эрхтнүүд гээд үзэх юм бол юун түрүүнд цул эрхтнүүдээс уушиг тий уушигны одоо өвчлөл ихсдэг. За мөн одоо бөөрийн одоо усан махбодтой бөөрийн үйл ажиллагаа бас одоо өвчлөх юм эрсдэлтэй тий. За бөөрийн хүүтэн ихсдэг бахна шүү дээ тий. За мөн одоо сав эрхтнүүдээс хэм бол ходоодны галын элч буурж идэг тий. Ходоодны галын элч буурж идэг. За мөн одоо давсагны хүүтэн ихсэж идэг сав эрхтнүүдээс тий. За гих мэтлэнгээр ерөнхийдөө шороо усан махбодтой бадганы эрхтнүүдэд одоо өвчлөх юм эрсдэлтэй байж идэг бахна шүү дээ тий. За тэгэхээр бид нар энэ өвлийн одоо дунд болоод сүүл саруудад маш одоо дулаахан хувцлах хэрэгтэй. За мөн одоо хоол ундандаа тэр сэрүүн чанартай унд хит их одоо ус уудаг ч юм уу тий. За тэг мөн одоо сэрүүн чанартай мах хэрэглэх. За мөн одоо сэрүүн чанартай жимс ногоо хэрэглэх гэх тий. Ийм одоо идэж ууж байгаа эдээ унд нь бол бас ийм бадганы мохотыг хувиргах ийм одоо эрсдэлтэй байдаг. Тэгэхээр улирлын био хэмнэл гэдэг бол маш их хүний биед болоод энэ амьтдын биед ч гэсэн ингэж нөлөөлнө л дөө. Тийм учраас бид нар улирлын био хэмнэлтэйгээ тохируулаад өвчнөөс одоо урьдчилан сэргийлж хоол ундан дээрээ явдал мөрөн дээрээ одоо ингэж анхаарч явах юм шаардлагатай. Тэгэхээр маш товчхондоо маш энгийнээр хий гэж юу юм, шар гэж юу юм, бадгана гэж юу юм. Мэдээж энэ гурийн зохис харьцаанаас хүний эрүүл мэнд цаг удирлаад агаад өөрчлөгдөж нөлөөлөл авдаг юм бол гэдэг утгаар асууж байна тий. За тэгэхээр товчтой гэх юм бол хий шар бадган бол ерөөсөө хүнийг одоо анх хүний бие эхий хөвлөд анх бүрлдэж тогтхоос ихсүүлэл хий шар бадган бол бий болж идэг. За тэгэхээр энэ хий шар бадган гэдэг бол
ерөнхийдөө 5 мохотын одоо мөн чанартай. Хий бол хий мохоттой, шар гал мохоттой, бадга нь бол шороо усан мохоттой. Үндсэн 4 одоо мохот байна шүү дээ, тий. За окторгуу мохот бол хий шар бадганд гурван нь одоо ингэж түгээмэл оршиж идэг. За тэгэхээр эдгээр одоо хий шар бадган гэдэг эдгээр мохотууд хүний биеийн эрүүл үйл ажиллагааг одоо ингэж хангаж явж идэг байна шүү дээ, тий. За тэгэхээр ингээ хий шар бадганы одоо эрүүл тэр бэлэг чанарууд нь алдагдах юм бол хүний бие махбодыг өвчлүүлж идэг байна шүү дээ, тий. За тийм учраас хий шар бадганы одоо эрүүл хэвийн үйл ажиллагааг л бид нэр цаг улирал биохэмнэлтэйгээ уялдуулаад нөгөө тэнцвэртэй байдлыг л одоо хадгалах юм бол энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх одоо чухал нөхцөл болдог байна шүү дээ, тий. Яг энэ чиглэлээр ингээд дагнаад та их олон жил бас ингээд ажиллаж байна. Уламжлалт хамгаалах ухааны одоо их тийм сүүлийн үед нээгдсэн шинэлэг бас анзаармаар хүмүүс мэдмээр тийм бас зүйл юу гэнэ. Магадгүй өдөр болгон л одоо шинэ зүйлүүд амьдралд бий болж яадаг. Одоо мартагдсан зүйл бас чинь нэг утгаараа шинэ гэж үздэг шүү дээ. Тэгээд маш олон сайхан өв соёл уламжлал байдаг. Тий, сонирхолтой зүйл юу байна сүүлийн үед? За ер нь уламжлалт хамгаалах ухааны энэ онол бол маш агуу гэдгийг одоо судлах тусам л одоо мэдж байна л да. Уламжлалт хамгаалах ухааны 5 мохотын онол дээр суурилсан тий. За тэгэхээр энэ 5 мохотын онол гэдэг бол ерөөсө бүхий л юмс үзэгдлийг одоо энэ хувирал өөрчлөл тий, өвсөл, өрнөл, төгсгөлийг бол энэ 5 мохотын онолоор ингэж уялдуулж тайлбарладаг. За тэгэхээр сүүлийн үед одоо шинэлэг гэдэг зүйл гэх юм бол яг энэ уламжлалт хамгаалах ухааны одоо мэрэгчлээ энэ эмчнэр олон жил бас ингэ сураад тий, ямар ч байсан 1990 онд анхны эмч мэрэгчлэлтний бэлтгэж эхэлснээс хойш одоо анхны мэрэгчлэлтэнгүүд нь одоо 30 гаруй жил ингэ ажиллаж байна л да. За тэгэхээр яг одоо энэ уламжлалт хамгаалах ухаанд шинжилэл хийх гэхээсээ илүү яг онлынх нь одоо тэр гүн нарийн утга учир те, за тэрийг одоо хүний бие махбодтой уялдуулж тайлбарлах, за тэгээд энэ уламжлалт хамгаалах ухааны онлын дагуу онцлогоо эмчилгээ хийж байгаа энэ үр дүнг одоо гаргаж байгаа энэ байдал бол сүүлийн үед одоо шинэлэг гэж авч үзэж болохоор л байна л да. За тэгэхээр 1937 оноос хойш одоо уламжлалт хамгаалах ухааны энэ өв соёл одоо дэлгэрүүлэх те, энэ тал дээр одоо хориг садаа хийсний улмаас монголчууд ер нь бол өөрийн уламжлалт хамгаалах ухааны онлын мэдлэг энэ өв соёлоос нэлээд одоо алслагдаж ингэж 90 он хүртэл бараг одоо 60-70 жил одоо энийг мартагсан байна. За тэгээд анхны одоо залуу үе одоо уламжлалт гээд олон мянган жилийн түүхтэй анагаах ухаан гэж үзэж байгаа боловч яг одоо энэ анагаах ухааны орчин үеийн анагаах ухааны салбартаа шинэ залуу анагаах ухаан болчихж байгаа байхгүй юу. За тэгэхээр одоо ийм гайхалтай юм бэ шүү дээ гэдгийг л бид нар уламжлалаасаа одоо ингэж дэлгэрүүлж мэдэж те, хүн ардтаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж те, ингэж байгаагаар л одоо шинэлэг юм уу гэж би ойлгож байна л да. За тэгэхээр хүмүүст өдөр тутмын амьдралд нь маш хэрэгтэй тийм мэдээллээр хоёлоос одоо тийм талаас ярилцъя л да. Жишээ нь хавар хүн өөрийнх одоо ямар одоо эд эрхтэнд анхаарах уу, жишээ нь ядраад байдаг тийм ээ. Элэгний асуудал байдгүй, нөгөө махбодын онлоороо жоохон юунаас шалтгаалдгийг энэ улирал болгон дээр ямар үед ямар одоо эрхтнээ эмчлэх үү, бас нэг эмчлэх цаг хугацаа байт юм шиг байна. Тэд эмчнүүд одоо их сайн үр дүнтэй гэдэг уламжлалт ухаанд. Тэдид нэг одоо өвчлөл сэлэрдэг ч гэдэг юм уу те, гам барих одоо яадаг ч үлээ те. Ингээд ийм зүйл яригддаг л да. Тэгэхээр хоёул хавраас эхлэе. Хавар хүн юун дээр анхаарах ёстой? Ямар эрхтнээ одоо бөөцөлөх үү, ямар эрхтнээ эмчлэх үү, яах уу гэдгийг өндрөл тусвараар. За тэгэхээр хаврын ихэнх сар болон хаврын дунд сарда бид нар бадган буюу одоо хүмүүс залхуу хүрээл байна тий, нойр их нозоороод байна гэд ингээд байдаг тий. За тэгэхээр яг хаврын улиралд бол ерөөсө цэвэр бадган их дэлгэрдэг байхгүй юу. Мөн одоо энэ нарны хүч ихсээ сарны хүч буурж эхэлж байгаа нөгөө нар буцснаас хойш тий. За тэгээд энэ улиралд ялангуяа хаврын сүүл сард одоо маш их хуурайшлын тий халуун бөгөөд одоо хурд тунц
цас одоо ороод дуусаад борооны улирал арай эхлээгүй байж идэг тий завсрын тийм хуурай тэгээ шимгүү ерөөсөө энэ урмал ногоо жимс ногоо гэд ингээд байгаль дэлхийн ерөнхийдөө тийм хүн амьтдын бие махбод бүгдээрээ шимгүүжил ядарч сольдож байгаа ийм үе байж байгаа. Тэгэхээр бид нэр одоо өвлийн сүүл сар тий хураас нь тэр идэж ногоо одоо идэж махаа ч юм уу ингэж үүцээ задлж идэх гээ те гих мэтлэнгээр аль болохоор бид нар хаврын улиралд шимтэй хоолундыг хэрэглэх хэрэгтэй. Бадган хөдлөнгүүд хий ухтаад хурж эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр хий бадган хоёр ерөнхийдөө хямрна гэсэн үг. Ялангуяа одоо энэ хаврын улиралд бид нар нийт хүн ам ер нь бол тэр ходоотон дээр их анхаарах хэрэгтэй. Ходоотны нөгөө бадган ихсээд шингэлтийн хүч нь багасчдаг байхгүй те. За тэгэхээр бид нар бол энгийн хэрэглээнд одоо жамц давстаа ус уудаг ч юм уу те. За мөн одоо тийм ходоодны галын элчийг үүсгдэг цагаангаатай ус, цагаангаа хэрглэж болж гэн хоолундаа жамц давстай ус гэд. За тэгээд ерөнхийдөө энэ нэг цэвэрлэгээ гэж хэлээд байдаг шүү дээ. Хаврын улиралд хүмүүс цэвэрлэгээ хийх хэрэгтэй гэ те. За тэгэхээр хаврын улирлын цэвэрлэгээ бол туулга биш бөөлжүүлэг байдаг хана штэ тий. За тэгэхээр энэ бөөлжүүлний цэвэрлэгээ гэдэг бол ерөнхийдөө бадганы цэвэрлэгээ ахна штэ тий. За тэгэхээр өвөл одоо энэ тархинд бадган хурж яадаг уушигны одоо энэ хоолой мөгөрсөн тий. Энэ хоолоонд одоо бадган сайс их болсон байж яадаг. За мөн бөөрөнд одоо бадган хурсан, бөөр давсанд. Тэгэхээр ерөнхийдөө хүний бие тэр хоримтлагдсан бадганыг одоо цэвэрлэх ийм эмчилгээ хийлгэл ер нь их зүгээр. За тэгээ мөн одоо хий ухтаж хурж ирж байгаа. Ялангуяа хаврын сүүл сар зуны ихэнх сард одоо маш их хуурайшлын үе эхэлдэг тий. Хий халуу одоо ихээр одоо дэлгэрдэг. За тийм учраас нөө сэтгэл зүйн бас тогтворгүйжил хаврын сүүл сараас эхэлж орж ирдэг тий. Тийм учраас сэтгэл санаагаа сайхан тайван байлгах. За тэгээ хаврын улирал ялангуяа энэ сүүл сард бас тэр нэг их мацаг бариад идэх хүмүүс те сайхан гадаад улаан болохоос гоо сайхантай анхаарад тэгээ мацаг бариад идэх. Тэгэхээр хит их бас мацаг барьж хийгээ одоо хямрааж болохгүй сэтгэл санаан дээрээ бас одоо сэтгцийн өвчтөй хүмүүсийн одоо тэр өвчин бас хаврын улирал сэдрээд идэг те. Тэгэхээр энэ хий ухтаж одоо ингэж хямарж байгаатай холбоотой энэ дээр бас их анхаарах хэрэгтэй. За зуны хувьд ямар ах вэ? Одоо халуун гэдээ бас тийм ээ. За зуны хувьд бол ер нь бол хаврын одоо дунд сараас энэ зуны сүүл сар хүртэл бол маш хүмүүс цус хараад идэг. Дээшээ нөгөө нэг хий цусны хямралаар даралт нь одоо их ихсчээдэг тий. Тэгээ зүрх судасны үйл ажиллагаан дээр их анхаарах хэрэгтэй. Ер нь бол зун руу яг гадна байгаль дэлхий дээр сайхан цэцэг ногоо дэлгэрээд ингэдэг ч ихсэн зун бол бид нар бас их амралт болдог. Зуны улиралд бол хий яг эд одоо тий маш их хуйсгнаж ингэж хөдөлдөг тий. Тэрэн дээр одоо арх дарс ухаас сэргийлэх хэрэгтэй. Тий арх одоо халуун чанартай их тайвшруулах суц тэлэх мэд уусан даруй тэгдэг ч гэсэн за тэгээ тэр арх хүний биеэр тархаад маргааш нь одоо ингээ их шартаад идэг тий. Тэгэхээр зүрх судасны одоо тэр өвчлөлийг одоо нөлөөлөөд амь насаа алдах юм эрсдэл хүртэл их сүүлийн үед гарч байна л да. Тэрэн дээр их сэргийлэх хэрэгтэй. Зун одоо за тэгээд зуны дунд олоо сүүл сараас нөгөө борооны улирал эхэлдэг штеп. Зуны ихэнх сар хаврын одоо хуурайшлаас борооны улирал эхэлдэг. Чихтэй тийм учраас нөгөө нэг бас одоо бөөр давсаг эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн одоо төрөө булчирхаач гэдэг юм уу те тэр хийн эрхтнүүдээ бас хамгаалж явах юм шаардлагатай. За тэгээд намар болно тий. Намар болно. За тэгээд намрын улирал чи ерөөсө шарын улирал байхгүй юу? Хамгийн их одоо хүний бие махбодод халуун одоо гал махбод дэлгэрж идэг. За тэгээд тослог махбод их дэлгэрж идэг. Үр жимс боловсрж идэг тий. Одоо самар жимс ингээл боловсрж идэг. За нөгөө нэг бидний идэж хэргэлдэг одоо малын мах маань их шимтэй халуун чанартай болж маш их шимээ авч яадаг тий. За тэгэхээр одоо намрын ихэнх дунд саруудад нөгөө шар хөдөлж яадаг байхгүй. Жинхэнэ нөгөө илэгний улирал чинь тий. За тий. Намар ахгүй юу? Тий, хавар биш шүү. Тий, хавар биш. Тэгэхээр хавар бид нөгөө бадган хийтэйгэл үүсэх хэрэгтэй тий. За тэгээд нөгөө
хаврын нөгөө хуурайшлын халуун үед бас хийгээр суурилсан илгэний одоо халуун дэлгэрэх юм эрсдэлтэй яг цэвэр одоо шарын халуунаар суурилсан тэр илгэний улирал чинь намар болдог байхгүй. Хаврал хүмүүс ядраад байдаг болохоор одоо л илэг мэлгэл муу байдаг багтал гэж нийтлэг ойлгодог. Буруу шүү тий. Хавар бол илэг биш шүү. Тэгэхээр одоо хавар илгээний суцыг хануулна, хавар туулах илгэнэ гэдэг энэ одоо их буруу. Тэр нөгөө хануур гэдэг чинь өөрөө сэрүүн эмчилгээ цусны халууныг бууруулж штэ тий. Туулаг гэдэг чинь шарын халууныгаа бууруулж байгаа. Тийм. Тэгэхээр бид нар бол хавар тэр хануур туулах илгээ шуураад байдгаа бол бас болох хэрэгтэй. За тэгэхээр яг нөгөө нэг хануур туулах хийлэгдэг илгээ цэвэршүүлдэг цусыг одоо цусны халуун тэгээ цусны бохирдлыг арилгадаг энэ улирал маань бол бид нар сайхан хүлээж гад намрын улиралтай эдгээр эмчилгээнүүдийг хийлгэх юм боломжтой. За өвлийн хувьд. Өвлийн улирал бол нөгөө явсаар агаад хамгийн одоо хүний бие махбод хамгийн тэжээлэг дотроо галын илж бадарсан ийм үеэлтэй уг нь бол тий одоо тийм хамгийн хэцүү үе бол зуны улирал ахгүй юу? Ерөөсөө энэ байгаль загвартай холбоотой харилцан зүй зохидлын хамгийн их тийм сэрэмжтэй анхаарах үе нь зуны. Уул нэг сайхан дэлгэр сайхан цаг гэж хүмүүс хамаагүй сайхан байдаг. Гэтэл цаад одоо мөн чанараараа бас их анхаарах тийм улирал юм шүү дээ. Цаад мөн чанараараа бол хүний бие махбод туйлдаа хүртэл дөрөөддөг улирал чи ерөөсө зуны дунд сар хүртэл аахгүй. Өвлийн дунд сард одоо сар буцаад нар дэлгэрж эхэлж байгаа шүү дээ одоо тий. Тэгэхээр нарны хүч хичнээн их байх тусам хүний бие махбодод одоо дөрөөтл явагдаад байдаг. Сарны хүч ихсэх тусам хүний бие махбод одоо дэгжирч их тийм тижээлэг тий хүчрхэг болж эхэлдэг ахна шүү дээ тий. Тэгэхээр бид нар бол өвлийн улиралд хүний бие их бяттай, сэтгэл санаа их тийм хүчтэй, зоригтой юм байгаад байдаг тий. Тэгэхээр бид нар бол өвлийн улиралтаа сайхан одоо хийн хямрал маань бөөр сураггүй алга болсон байдаг. Бие махбодод ямар нэгэн өөрчлөлт орлоо. Өвчлөлийн сүр бий болж гинэ гэдгийг мэдээж тэр өөрөө нарийн анзааруул мэдэх тийм боломж байдаг. Ямар одоо дохио хилээр тийм зүйл хүнд ямар нэгэн мэдрэмж үүдээ анзаарал одоо их тийм анхааралтай ажиглуул. Тий. Юун түрүүнд одоо өвдөлт илэрнэ тий. Өвдөн толгой өвдөн, гар хөл, үе мөчөөр өвдөн тий. За тэгээд одоо энэ 5 эрхтний үйл ажиллагаа, чихний сонсгол модон, чихээр шугна, за нүдний үйл ажиллагаа, за тэгээд ингээд энэ хамар үнэрлэхүү гэдэг энэ 5 мэдрэхүүн үйл ажиллагаа бас доройтно. За тэдний үйл ажиллагаа алдагдана тий. Одоо ямар нэгэн суур өвчлөлийн эхлэхэд одоо ийм дам шинж тэмдгүүд илэрдэг байна шүү дээ тийм. За тэгээ нойргуудл болно, сэтгэл санаа тогтворгүй болно, ууртай одоо тий уцаартай болно. За тэгээ мартамхай болно гэл ингээл энгийн одоо тэр биеийн одоо тэр үйлүүд доройтоод зарим нь одоо үйл ажиллагаагаа хийж чадахгүй болно л да. Өөрөө өмчлөх одоо тийм нөөц болцоо байна гэдгийг одоо хүмүүс бас ингэж яриад байна л да. Тэгэхээр энийг та бас уламжлалт хангах ухааны эмчхүүний хувьд аль өнцгөөс нь харддаг. Тийм боломж үнэхээр бий юу? Ер нь бол уламжлалт хангах ухаанд алай өвчлөлийн бүхий л өвчлөлийн болоод өвчин төдийгөө бүх зовлонгийн уг шалтгаан нэг байна л да. Ерөөсө сэтгэлээс үүдэлтэй гэж үздэг. За тэр сэтгэл бол биетэй яг нөгөө ус сүү хоёр нэгэн мөн чанартай одоо ингэж уусаж нэгдсэн шиг хүний биед одоо бүхэлдэн тэр сэтгэл одоо ингэж оршиж яадаг тий. За тэгэхээр тэр сэтгэлийн тэр төлөв байдал, сэтгэлийн тэр хувирал хүний нөгөө хийшаар бадан 5 мохоодод одоо ингээд юусаа нэг агшин төдийг нөлөөлөд ингээд тий ингээд байж байгаа байхгүй. Тэгэхээр дотроосоо хүн өвчлөөд байж байгаа байна шүү дээ тий. Тэр сэтгэл буруу муу байх юм бол тий. За тэгэхээр ингээд янз бүрийн л одоо нясаа нисэн сэтгэл гэж янз бүрийн муухай сэтгэлүүд бодлуудыг одоо ингэж хүн бодож ингэж байж яадаг. Тэгэхээр тэр олон муу бодол тэр сэтгэлийн хувирлыг ерөнхийд нь ингээ базаад аваад үсэх юм бол 3 муу одоо тийм хортой тэр биеийг өвчлүүлж идэг те сэтгэл санаа тэр оюун ухааныг одоо ингэж өвчлүүлж идэг тэр 3 хортой сэтгэл байна гэж үздэг те. За тэгэхээр эдгээр 3 хортой сэтгэлийн нэгдүгээрт бол аливаа бүхий л юмс үзэгдэл таатай санагдах юм бол тэрэнд одоо хүсэж
тачаах тэр сэтгэл ахна штэ тий. Аливаа бүх юмс үзэгдэлтэй шунлын сэтгэл ахна штэ тий. Өөр таата санагдах юм бол тэр нь шунжээдэг. Тэр хүсэл тачаалын сэтгэл төрмөгцөл ерөөсөө тэр ар араасаа давхарлал ата хорсол төржээдэг тий. Өөрт нь байхгүй бусдад байгаа бол ата хорсол төржээдэг. Тэрэн дээр уур амган төржээдэг тий. Ингээл одоо ус хонзон төржээдэг гэд ингээд одоо юмс үзэгдэл гэдэг шүү дээ тий. Тэгэхээр хүнд одоо шунсан байж болно. Тэгэх юм бол одоо энэ минийх байх хэвээр, миний хажууд байх хэвээр, над руу харах хэвээр ч гэдэг юм ингэсээр юм байжгаад ингээд нөгөө нэг хийм ах одоо хямраачдаг байхгүй. Тэр сэтгэл өөрөө өвдөх чинь тийм ээ. Тэр хүсэл тачаалын сэтгэл өвдгээд. Одоо за энийг ингээд хоёулын юу яа л да зүгээр ингээд өшүүн ангаа ухаантай ингээд холбоод нөгөө шинж тэмдгийг хийлээ л да. Амьсгаад авах цаад л. Тий, амьсгаад авцсан, тий, нойргууд нь, тий, толгой нэргэн, чихэр шуугна, хоолн дургүй холно, хотоод нь бацлна гэл тий. Санаа зовно. Тэгэл ингээл хүсэл шунлан тийм одоо тэгээ. Тэгэхээр нөгөө хийм ахуудын хямраачдаг байхгүй юу? Тэгэхээр тий, хоёр дахь нь болохоор нөгөө альва юмс үзэгдэл тааг уу санагдах юм бол уур хилэн төрөөд. Уур унтуу. Өчи гэсэн өөрийн санаанд л байх гэдэг шүү дээ тий. Өөрөө л таатай байх гэдэг тий. Тэгэхээр аль бүхэл юмс үзэгдэл тий. Энэ одоо цаг агаар муу байна ч гэдэм хүүтэн боллоо гэхэл тэр нэг үзэгдэл шүү дээ тий. Тэгэхээр тэр цаг агаар хамаарахгүй шүү. Хамаардаг ч хамааргүй ч тий. Тэгэл ерөөсөө нэг уур унтуу үсээд байдаг тий. Ингээл уурлаалах юм бол цус нь өтгөрөөл эхэлнэ тий. Цуснд халуун үсээд ирлэн. За нүд нь улаагаал ирнэ тий. Толгой нь өвдөөл ирнэ тий. Нэрэл уурсан үний нүд улаадаг шүү. Нүд улаагаал тий. Тэгэл гүйлгээл ингээл тэгээ цаашдаа одоо ингээл нөгөө уур хилэн ихтэй байх юм бол тэгэл ер нь цус шарын өвчнөр л одоо өвдөн гэсэн үг байна шүү дээ тий. За тэгэхээр гурав дахь нөгөө хорийн сэтгэл бол аливаа бүх юмс үзэгдэлд одоо хариу үйлдэл байхгүй мунхаг байдалтай тэр сэтгэл байна. Алмайрал сайн зүйл таг муу зүйл таг алмайрал залхуурал тий ингээл одоо юу ч бодохгүй юу ч хийхгүй алмайрал. За энэ бол их аюултай ингээл утсыг яг тэрнээс юу ямар мэдээлэл харах гэдэг юм байхгүй. Алмаар л ихтэй хөшил ихтэй тий. Ямар ч одоо тодорхой зорилго байхгүй тий. Тийм мунхаг тийм одоо дүлийн дүн боргисон тий тэр байдал байна шүү дээ тий. Тэр бол бас одоо бадганы нөгөө нэг хүүтэн шороо махбод тий энийг одоо үүсгдэг байна шүү дээ. Эрүүл байх үндсэн уг шалтгаан одоо их сурвалж нь бол өөрт байж байгаа байхгүй юу. Хэрвээ сэтгэлийн тэр төлөв байдал төвшин их тийм галтай, цогтой, зоригтой тий тэгээ тийм их ухаалаг, их тийм тэнцвэртэй байгаад ах юм бол үнэхэрийн одоо ямар нэгэн нөхцөлийг бол даваад гарах юм боломжтой гэсэн үг байна шүү дээ тий. Тэр хүчирхэг одоо тэнцвэртэй сэтгэлтэй байж байгаа хүн бол өвдөхгүй байна шүү дээ. Одоо нөгөө сая бид нарыг туулаад арайд өнгөрсөн ковидын одоо халдвар зарим хүмүүс аваагүй хүмүүс зөндөө байсан. Тий. Тэрнтэй л агаар нэг. Тэрнтэй л ерөөсөө тийм. Тэгэхээр дотоод тэр хийв шар бадганы тэнцвэр сэтгэлийн тэр төлөв төвшин тэр тэнцвэр хүчрэх байдал бол ерөөсөө өвчнийг одоо ах уу ахгүй юу гэдэг дээр маш их нөлөөтэй байдаг байна. За тэгэхээр одоо хүн болгон судлаач биш, хүн болгон эмч биш. Тэгэхээр энэ одоо цагаарын дөрвөн одоо өөр үйлрэлтэй, эрсдэс уур амьсгалтай энэ орчин нөхцөлд мэдээж одоо хүний өвчлөл, орчин нөхцөл, сэтгэл тийм ээ явдал мөр цаг үйлрэл бүх юмдаас хамаардаг юм бол одоо адгалаад бид нэр одоо өөртөө эзэн байхын тулд, эрүүлэнх байхын тулд сэтгэлээ зүв байх нь ойлгомжтой. Сэтгэлээ одоо таны сайн ярьдаг зүйлээр ингээд жишээлээд ярьлаа шүү дээ. Цаг үйлрэлтэйгээ холбогдоод одоо яаж явдал мөрөө анзаарах уу гэдэг бол бас их тийм чухал асуулт юм шиг байгаа юм. Тэгээ энэ дээр та бас юу гүйцэлмээр байна хүмүүст? За тэгэхээр ер нь бол энэ монголчуудын хэрэгжилж ирсэн олон мянган жил хэрэгжилж исэн энэ уламжлалт ангаахан бол таван махбодын одоо онолтой учир шалтгаан дээр одоо суурилсан. За тэгээд энэ өөрөө онцлогоо эмчилгээ эм тэ эм тангууд нь байж гэн.
За тэгээд монголчуудын төдийгүй энэ Төв Азийн орны олон орнууд энэ бидний хэрэгжилж байгаа энэ уламжлал анагаах ухааны онолын дагуу одоо хүн ардынхаа эрүүл мэндийг олон зуун жилээр ингээд сахин хамгаалаад одоо ч гэсэн энэ уламжлал анагаах ухааны эмч мэрэгжилтнүүдийг олон жилийн сургалтаараа ингэж төрүүлэн гаргаал ингэж байж байна л да. За тэгэхээр энэ уламжлал анагаах ухааны онол гэдэг бол маш их одоо учир шалтгаан зөв тогтолтой ийм онол байж байгаамаа. Тийм учраас энд одоо эргэлзэх хэрэггүй байна гэдгийг би өөрөө одоо энэ 30 гаруй жил энийг судлаад мөн эмнэлзүүд хэрэглээд багшлаад за энэгээр эрдэм судлалын ажил хийгээд ингээд явж байгаа хүний хувьд бол энийг баттай сайхан ийм онолтой ийм үр дүнтэй анагаах ухаан байна гэдгийг ойлгоод мэдээд авлаа л да. За би төдийгүй одоо бид нэр үйлчлүүлж байгаа одоо олон үйлчлүүлэгч нар байж байна те. Энийх нь одоо үр шимийг хүртээд явж байна. Тийм учраас энэ уламжлал анагаах ухааныхаа ялангуяа одоо энэ монголчууд их азтай хүмүүс юм байна гэж боддог л доо. Энэ одоо Монгол оронд эрүүл мэндийн салбарт уламжлал анагаах ухаан, орчин үеийн анагаах ухаан зэрэгцээд ингэж хөгжиж штэ тий. За тэгэхээр одоо энэ уламжлал анагаах ухааныхаа энэ эмч мэрэгжилтүүдэд хандаад эрүүл орших талаар энэ өгж байгаа зөвлөгөөнүүдийн дагаад тий өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээд гаргасан тэр ном одоо содрын уншаад ном одоо зөвлөгөөг нь уншаад ингээд ийм хэрэгжүүлээд явах ийм боломжтой байна. Тэгэхээр уламжлал анагаах ухаан бол ер нь үр дүн их сайтай тий. За тэр тусмаа одоо монголчуудын энэ ахуй амьдрал энэ заншилт хүртэл одоо ингээд шингэсэн маш олон энэ зөвтэй оршлоо эмчилгээний аргууд байж байна л да. Наазах нь одоо төрсэн эмэгтэйчүүдийн гам барихч гэдэг юм уу те. За тэгээд хоолндоо хүртэл нөгөө цайндаа хүртэл цагаан тангаа ингээд ууж байна. За тэгэл наазахын хүмүүс хууш урж игнэл одоо өрсдөгөө жигнэж гэн хүүхэд нь одоо гүлгэлээхэд хар даваа халаагаал жигнэж гэн те. Энэ болгон болвол урдын одоо тэр эмч мааранбуудын одоо нийт ард иргэдийнхаа ахуй амьдралд одоо ингэж сууршуулж бий болгосон ийм сайхан өв соёл байна л да. Тийм тэгэхээр энийг одоо бид нэр хэрэглээд явах юм бол их хэрэгтэй шүү л гэж одоо хэлье да. Орчин үеийн анагаах ухааны хувьд одоо нар сарны явдал гэдэг юм уу тийм ээ. Хүний явдал мөр гэдэг зүйл дээр төдийлөн их ажил бодол өгдөг. Тий. Та түрүүн яриандаа бас дурдлаа. Хүний эрүүл мэнд, эрүүл сарвал байх, цог зулбоотой, урт удаанастай ингээд хүчрхэг байхад одоо нар сарны явдал хүртэл нөлөөлдгөө гэсэн зүйлийг бас яриандаа дурдлаа л да. Энийг тодруулаач тухайлбал шиний 15-нд одоо жишээ нь онцгой өдөр байдаг гэдэл үздэг. Тэр үед одоо хоригдсон тийм хоройц эрүүд байдаг. Тийм үүлийг хийж болохгүйгээд одоо ийм зүйлүүд одоо хамгийн наадлын жишээ ингээл байдаг. Энэ дээр нэг яахан тодруулбал. Уламжлалт анагаах ухаан чинь энэ бүдийн одоо 10 ухаан гэж байдгийг. Их 5 ухаан, бага 5 ухаан гэд. За тэгэхээр энэ уламжлал анагаах ухааны онол маань энэ бүдийн бусад одоо их бага ухаануудтайгаа ингэж уялдчихэдэг. За тэгэхээр шиний 15 энтергээд онцгой өдрүүд нь шүү дээ. Шиний 8 энтергээд. За тэгэхээр энэ бол 6 одоо ухаантайгаа энэ уламжлалт анагаах ухааныг одоо маш их холбоно л доо. Тий. Тэгэхээр яагаад тэгэхээр энэ одоо нар сарны одоо шилжилт хөдөлгөөн өдөр гараг иргэсийн энэ шилжилт хөдөлгөөн болвол хүний биеийн нөгөө нэг амьсгал нөгөө сүлдний гүйдэл энтергээд энэ юмнуудаагаа их холбоотой байдаг. Биоритм гэдэг л ойлгож байна тийм ээ. Хүн гэдэг энэ амтан гэдэг энэ одоо төрлөختнийг дандаа нөгөө сэтгэл тэр сүнс сүлдтэй энэ одоо амь нас гэдэг энэ юмтай их холбож үздэгээрээ их гайхалтай юм аа л гэж би үздэг л дээ. Орчин үеийн шинжлэх ухаанд авууштай маш олон одоо шинэлэг тийм онцлог эмчилгээний аргууд байж байна. Гэхдээ энэ бол яг нөгөө эсид энэ материалыг зүйлийн судлагдхуун дээр их төвшөлж явагдаж байна. Шинж тэмдгийн одоо материалыг одоо эсийг хараад ерөөсөө нүдэнд харагдаж байгаа тэр лабораторийн тэр өөрчлөлтөө тэр одоо бие дүүсэн тэр хаван юу байдیں۔ Тэрийг л ингээл тодруулаад харагдах байдлаар
ингэж тэр юмтай их уялдуулж үздэг. Уламжлал хамгаах ухаан болохоор хүн гэдэг бол ерөөсөө нөгөө нэг олон төрөлдөө ингэж тасралтгүй явдаг тэр сүнс гэж нэг юм байгаа штэ, сэтгэл агуулсан, оюун ухааныг агуулсан тий. За их баярлалаа. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд их амжилтыг хүсье. За баярлалаа. За үзэгч та бүхэндээ хандаж хэлэхэд та бүхэн маань өөрсдөө эрүүл мэндийн талаар бас бодож үзээрэй. Байгаль дэлхийн цаг үйлрэлтэйгээ холбон өөрийнхөө эрүүл мэндийг бас нэг анхаараарай гэж хэлье. Тэгээд хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.